Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Босон явдал дугаараараа уулзаагүй маш удсан байна. Та бүхэнд Misrael Adventures-ийн дараагийн ангийг хүрэхэд бэлэн болсон байна. Бид өнөөдөр 2017 онд Орос сургуу алга болсон нэг эмэгтэйн түүхийн талаар ярилцах болно. Энэ дугаарт 6 жилийн дараа аимшигт үнэн нийл болсон нэгэн хэргийг хүндээ ярилцах болно. Энэ бол Тина Сачвелийн гонигт түүх. 2017 оны 3 сарын 20-ны даваа гараг. Тина Сачвел гих 44 настай эмэгтэй Ирландын жижигхэн далайн эргийн хот болох Йовалд нөхөр Ричард Сачвелтэй хамт амьдарч байв. Энэ хэргийг гарахын өмнөх өдөр Каритвохил хотод Тина Ричард хоёр зах дээр юм үзэж яваад хамгийн сүлд харагдсан байна. Гэтэл маргааш нь Ричард өглөө 10 цаг 30 минутанд эхнэрийнхээ хүсэлтээр Дунгарван руу загас авахар явжээ. Харин түүний гэртээ буцаж ирэхэд нь Тина байсангүй. Үүнээс хойш түүнтэй дахин хинч холбоо барьж чадсангүй. Түүний гэрте байхгүйг мэдсэн даруйдаа Ричард тэр дороо цагдаа руу гүйж очин эхнэрээ алга болсон талаар мэдүүлсэн. Ричард бид хоёр ойрд таарамж муутай байгаа. Тиймээс Тина өөрийнхөө сэтгэл санааг засахаар хаа нэг тийшээ явсан байж магадгүй гэж цагдаа нарт мэдүүлсэн. Харин Тинагийн гэр бүл үүнтэй санал нэгдсэнгүй. Тинагийн гэр бүлийнхэн түүнийг санхүүгийн хувьд ямар нэгэн асуудал байхгүй, амьдрал нь ч боломжийн одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байсан гэдэгт нь 100% итгэж байсан. Ричард Сачвелийн өнгөрсөн амьдрал цагдаа нарын анхаарлыг татаж байв. Ричард өмнө нь хулгай, нийгмийн халамжийн лөөвөр зэрэг хэрэгээр ял эдэлжсэн нөхөр байсан. Түүнээс гадна гэр бүлийн санхүүгийн байдал ч тун эргэлзээтэй. Тинаг сургуу алга болох үед гэрт нь байсан 26,000 евро гинэт алга болсон гэж Ричард мэдүүлсэн ч хосууд хамтдаа амьдарсан он жилүүдийнхээ туршид ийм их хэмжээний мөнгө хураах боломж байгаагүй гэдгийг нь мөрдөгчд мөрдлөгийнхээ үеэр олж илрүүлсэн нь Робертыг сэжиглэх сэжүрийг дахин нэгээр нэмж өгч байлаа. За энэ мэдүүлгийг нь авсан даруйдаа цагдаа нар хэд хэдэн газар хайлт нэгчлэг хийсэн ч Тинад хамааралтай байх юу ч олдоогүй. Түүний гадаадад явсан байж магадгүй гэж Ричард үзэж байсан ч Тинагийн паспорт, иргэний үнэмлэх гих зүйлс нь бүгдээрээ гэртээ байсан. Мөн Тина уцаа огт ашиглаагүй, банкны дансандах мөнгнөөсөө нэг ч төгрөг аваагүй байсан нь цагдаа нарт маш их сэжиг төрүүлсэн. 2017 оны 100 цагдаа нар Тина Ричард хоёрын амьдарч байсан гэрийг шалгасан ч ямар нэгэн сэжигтэй зүйл олж чадаагүй. Мөн дээрээс нь Йокхолын эрэг орчмын болон ойр орчмоор нь өргөн хэмжээтэй хайлт хийсэн ч энэ нь үр дүнд хүрээгүй. За яг энэ мөрдөгчд Тинаг хайж байхдаа зэрэгцсэн Ричард бол телевиз болон сонин сэтгүүлийн ярилцлагад тогтмол орж миний эхнэрийг олоход надад туслаач гэж уйлж унжин эхнэрээ алга болсон хүний дүрд тоглож олон нийтийн анхаарлыг өөртөө татах тийм оролдлого маш ихээр хийж байсан. За ингээд цаг хугацаа яваад л байна. Тинагийн хэрэг дээр ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байсаар байгаад 6 жил өнгөрлөө. Харин 2023 оны 7 дугаар сард цагдаа нар дахин хэргийг шалгаж эхэлсэн. Учир нь юу вэ гэвэл 2023 оны намар Ричард Тина хоёрын хөршийнхэн усны хоолой бүглэрч сантехникчүүдийг дуудахад ирсэн сантехникч тэдний гэрийн хоолойг янзалж байхдаа муу усны хоолойгоос нэгэн сэжигтэй зүйл олсон. Энэ талаараа цагдаа нарт мэдэгдэн дуудлагын дагуу ирсэн цагдаагийн мөрдөгчд Ричард Тина хоёрын гэрт дахин нэгжлэг хийхээр болсон. Энэ удаагийн нэгжлэг урд өмнөхөөсөө тис ондоо тэдний гэрийн өнцөг болон бүрийг шалгасан тийм том нэгжлэг байсан. Энэ нэгжлэгийн үеэр шатны доор шинээр баригдсан хан мөн тэнд шин бетон асгасан байсан нь цагдаа нарын анхаарлыг нь татсан. Мөрдөгчд газрын радараар шалгахад тодорхой юм илрээгүй ч үнэрч нохооны дохиогоор тэр хэсгийг гүн гүнзгий ухаж үсгээр шийджээ. Энэ ухалтын явцад 64 см гүнээс хар гялхар уутаар ороосон хүний цогцос гарч ирсэн нь Тина Сачвелих болохыг түүний шүдний ДНХ-гаар баталсан. За энийг олж мэдсэн даруйдаа цагдаа нар Ричард Сачвелийг тэр дороо шууд хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчлан авсан. За ингэж явсараад 2023 оны 10 дугаар сарын 13-нд Ричард Сачвел эхнэрийнхээ алгын хэрэгээр буруутгагдав. Хэргийн мөрдөн байцаалтын үеэр тэрээр дараах мэдүүлэг өгсөн. Хэрэг болсон өдөр Тина Ричард хоёр маргалдан цэс сүлдээ энэ маргалдаан нь хурц хэлбэрт хүрч Тина Ричард руу сүх байранд дайрсан. Ричард үүнийх нь хариуд өөрийнхөө биеийг хамгаалах гэж оролдон өөрийнхөө джинсийн өмдний бүсийг сугалж аваад Тинаг ухаан алдуулах зорилгоор хоолойг нь боосон байгаа юм. Тэгээд нэг ухаан ороход түүнийг амьсгалахгүй байхыг нь олж мэдсэн гэж Ричард мэдүүлсэн. Гэсэн ч мөрдөн байцаагчид Ричардын энэхүү мэдүүлгийг маш сэжигтэй байна гэж дүгнсэн. Яагад гэвэл зохицыг хөвлөө нугалсан байдалтай
Нүрээрээ доош харсан. Гэлхар уутаар олон давхар ороосон. Дээрээс нь цэцэг тавьсан. Тэгэд цогцны дээрээс цогцыг нуун далдлах зорилгоор битoo асгасан зэрэг нь анханасаа тооцоолсон санаатай аллах байж болцшгүй гэдгийг нь илтгэж байсанд оршиж байгаа юм. За ингэж явсараагаад 2025 оны 4-р сарын 20-нд Ричард Саачвиллийн хэргийн анхны шүүх хурал эхэллээ. Энэ шүүх хурлын үеэр Ричард Саачвилл энэ аллагт өөрийгөө гин буруугүй гэж мэдгдсэн. Шүүх хурлыг Дублин хотод эхлүүлж 12 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн багт хэргийн баримт, гэрчийн мэдүүлэг, сэтгэл зүйн дүгнэлтүүд танилцуулагдаж байна. Шүүх хурал ойрын 7 хоногудад үргэлжлэх бөгөөд Тинагийн үхлийн бодит шалтгаан хэргийн үнэн мөнөөр ил тод болохыг олон нийт одоо хүртэл хүлээж байна. Энэ бол Тина Саачвиллийн аимшигт хэргийн товчхон түүх байлаа. 6 жилийн туршид хүлээлт, эргэлзээ, найдвар, харуулсал сүлэлцсэн энэ хэрэг бидэнд ганц зүйлийг сануулж байна. Үнэн хэдий нуух гэж оролцсон ч хизээ нэгэн цагт үнэн үргэлж ил гардаг. Бид дараагийн дугаартаа өөр илүү сонирхолтой бодит хэргийн талаар ярилцах болно. Та бүхэнд манай подкаст таалагддаг бол лайк болон сабскрайб дарж бидэнтэй хамт байхыг урьж байна. Мөн дээрээс нь энэхүү хэрэгтэй холбоотой ямар нэгэн шинэ баримт, шүүх хурлын талаар илүү олон сонирхолтой мэдээлэл гаргах юм бол цаг тухайд нь хүргэж явна гэдгээ мэдэгдэж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.